За үзэгчдтэй өдрийн мэнд хүргэе Монгол Улсын худалдан ажилуулалтын танхим балиг тэгшиг дэмжих холбоо 10 жилийн өмнө форумыг зохион байгуулж байгаа байлаа. Энэ форумд зочдоор оролцож байгаа нэгэн зочдын нэг бол дутх зөвлөлийн анхны гишүүдэд Монгол Банк Construction компани үүсгэн байгуулагч Жилгээ захирал нэг цэцэг оролцож байгаа юм а. За танд 10 жилийн өмнө баярын мэнд хүргье. За баярлалаа. Балиг тэгшиг дэмжих холбоо 2015 онд анхны хурлаа хийснээр үүсгэн байгуулагдсан гэж шүү дээ. Тэгэхээр үүсгэн байгуулагдах үйл явцын талаар 10 жилийн түүхээс та суралцахгүй юу? Бидний хувьд бол 2000-аад оноос хойш Монголд яг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол нэлээд олноор бий болсон. За тэгэд 10 жилийн туршид ингээд өөрсдийн аж ахуйн хэмжээнд ажиллаа хийгээд ингээ явхад бол эрх зүйн орчин, хууль эрх зүйн орчин, мөн татврын бодлого, за тэгээд ер нь хүний нөөцийн асуудал мэрэгсэн те сурцтай ийм маш олон асуудлууд бидний өмнө тулгамдчихсэн. За тэгээд бидний хувьд бол 2015 онд ETV Mass агентлагаас ингээд үндэсний үйлдвэрлэгч тэр компаниуд ингээд өглөөний уулзалтанд төрийн хүмүүсийг урьад ийм сэдвээр ярих гэж байгаа. Энэ уулзалтанд ирээч гэдэг анх бид нар утастаж хэлжсэний дагуу очиж хэд хэдэн удаагийн цуврал нэвтрүүлэгт одоо жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэгч эрхлэгч нарт албан бус байдлаар тэнд цуглаж нэвтрүүлэгт оролцож ирсэн. Яг гэвэл надад тулгарч байгаа асуудал тэр хүмүүс бас адилхан тулгарч ирсэн асуудлууд учраас тэр асуудлуудынхаа талаар мэдээлэл авах гэж бид нар анх цуглаж ирсэн. За тэгээд хэд хэдэн удаагийн цуврал нэвтрүүлэгт оролцсны дараа би энийгээ таньдаг болж гисэн, танилын сүлжээ бий болсон. За ингээ яриад тэгэхээр хэдүүл ингээл энэ асуудлуудаа ярьчаал тараад байх уу те. Тэгэхээр хэдүүл энийг тогтмол харилцаа холбоотой шийдвэрлэхийн тулд бид нэр холбоо болж нэгдэх ёстой юм байна гэдгийг ярилцаад тэгээ бид нар 2015 оны 6 дугаар сарын 21-нд төрийн ордонд Монгол улсын хязгаар болгонд байгаа жижиг дунд үйлдвэрлэгчтэй мэдээлэл хүргээд ингээд 500 гаруй төлөөлөгчийг оролцуулсан их хурлаа хийгээд холбоогоо үүсгэн байгуулад удирдах зөвлөлийн гишүүдээ сонгоод ингээд манай холбооны түүх эхэлжсэн юм а. За тэгээ энэ хооронд бол манай холбоо Монгол улсынхаа 21 аймаг 9 дүүрэгт хурж ажиллаж салбар хороодоо эхний 2 жилд байгуулж ирсэн. За тэгээд салбар хороодоо бий болгосноор орон нутагт бизнес эрхэлж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа тэр хүмүүсийнхээ мэдээллийг тулгымцсан асуудлуудыг цаг тухайд нь авдаг болсон. За тэр хүмүүс маань бас төвд болж байгаа холбооноос зохион байгуулж байгаа ажлуудын талаар мэдээлэл авдаг болсон. Ингэснээр бид нар Монгол улсын төв суурин газарт бизнес эрхлэхийн ялгаа, орон нутагт бизнес эрхлэхийн ялгаа хоёр бол асар зөрүүтэй байдаг. Тэгэхээр энэ болгоныг нэгтгэж хамтдаа асуудлаа тэр хил хязгаарт байгаа гэж хаягдаж гэгдэхгүйгээр асуудлаа шийдвэрлэсэ гэдэг тэр сүлжээг бол бас бий болгож чадсан байгаа. Тэгээ бидний хувьд бол жижиг дунд үйлдвэрлэгчдийнхаа санхүүгийн адил тэгш, эрх тэгш олгох боломжийг хангахын төлөө нэлээх тэмцэл өрнүүлж нийгэмд дуу хоолой болж явж ирсэн. За мөн тэрнийхээ дараагийн үр дагавар болсон сонгон шалгаруулах хороонд төлөөллөд томилж оруулж одоо сонгон шалгалтыг шударга байж жинхэнэ үйлдвэрлэл эрхэлж байгаа бичил дунд жижиг бизнес эрхлэгчид маань адил тэгш эрхтэйг хүртээмжтэй байх тэр бололцоог хангахын төлөө одоо ажиллаж байгаа. За мөн 2-3 жил тутамдаа үндэсний үйлдвэрлэгчтэй нэгтгэсэн форумыг зохион байгуулж төр засгийн ханд тулгамдсан асуудлуудаа зөвлөмж болгон хөргүүлдэг болсон байгаа. Энэ мэтээр бид нар ингэж Монгол улсад байгаа 80 гаруй мянган жижиг дунд үйлдвэрлэгчийн төлөөллийг нэгтгэж чадсанаар манай холбоо бол Монгол улсын эдийн засаг ажлын байрны дийлэнх хувийг бүрдүүлж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрх ашгийг улам илүү сайжруулахын төлөө ингээд тогтмол үйл ажиллагаа явуулсан ийм холбоо болж чадсан байна. 10 жилийн хугацаанд холбооны нийт гишүүдийн одоо хичнээн хувь үйлдвэрлэгчдийн салбарын барилга өсөлтийн салбарт ангиллаад үзвэл за ер нь бол манай холбооны 100,000 гаруй идэвхтэй гишүүд байдаг. За эдгээр гишүүд за байгууллагуудын яг аж ахуйн нэгж бүртгэлтэй аж ахуйн нэгжээр бол 15,000 гаруй аж ахуйн нэгж манай холбооны гишүүнчилд яг аль биесээр хамрагдсан байдаг. За энэ гишүүнчилтэй байгууллагуудыг ингээд салбар чиглэлээр нь ангилаад үзэх юм бол хүнсний үйлдвэрийнхэн бол 27% эзэлж байгаа. За хөнгөн үйлдвэрлэлийнхэн бол 21% эзэлж байгаа. За мал аж ахуйн салбараас
одоо хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрүүд бол сүүлийн үед бол маш ихээр нэмэгдэж байгаа. За эдгээр маань бол 18% гээд энэ Монгол улсын үндсэн жижиг дунд үйлдвэрлэлийн ингээд 60 орчим хувийг бүрдүүлж байгаа салбарын маань бас манай холбоонд яг тэр харьцаагаар орж ирсэн байдаг. Одоо сүүлийн үед бол мэдээлэл технологийн инновацийн гэсэн тэр төвчлийг ашигласан шинээр байгуулагдсан үйлдвэрүүд маань үйлчилгээний байгууллагууд маань бас манай холбоонд нэлээх гишүүнчлэлээр хамрагдаж байгаа. Монголчууд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гээд үйлдвэрлээд байдаг хэрэглэгчдийн маань сэтгэл зүй одоо сэтгэл зүй онцлог нь ямар байна, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж худалдаа авч дэмжих тал дээр яг ямар хөө байдалтай байна, анх ямар байсан, одоо бас ямар байдалтай байгаа вэ? Энэ бол маш чухал асуудал тийм. Бас огт нөгөө таймлж бодоогүй байсан асуудлыг гаргаж ирлээ. Энэ бол үнэхээр чухал байдаг. За 2015 онд бид нэрийг анх холбоогоо нэгтгэхэд манай Монгол улсын эдийн засаг бол импортын бараа бүтээгдэхүүнүүдээс маш өндөр хамааралтай улс байсан. За энэ хооронд бол баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ИТВ Мас агентлаг энэ дэмжлэгтэйгээр орон даяарх үйлдвэрлэл эрхлэгчдэд нийгэм сурталчлан таниулж ясан. Тэгээд их орлонч хэрэглээ, миний хэрэглээ, тийм Монголд үйлдвэрлэл миний хэрэглээ гэсэн ийм монголоор гоёх Монголд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнээ бахархан хэрэгэлдэг болох тэрийг өөрсдөө бас дараа дараагийн хэрэглэгчдэд таниулдаг болох ийм аянуудыг удаа дараа зохион байгуулж исэн. Тэгэхээр одоо 10 жилийн өмнө одоо жишээ нь би өөрөө Монгол Ван гэдэг барилгын материал үйлдвэрлэгч компаниг эрхэлдэг. За тэгээд манай үйлдвэрлэгч манай хэрэглэгчдийн юг ингээд харгалзаад үзэхээр манай хүү явахаар ингээд анхаарал сарнууд байж. За тэгээ манай компани үйлдвэрлэл одоо хэрэглэгчдийг ингээд харахаар жижиг дунд 10 жилийн өмнөх хэрэглэгчид бол хям дүнлэж шаарддаг байсан. Одоо бол чанар гэдэг болсон. За ингээд ирэхээр бид нэр үндэсний үйлдвэрлэгч бид нар чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадах юм бол хэрэглэгчдийн итгэлийг алдахгүй ажиллаж чадах юм бол монголчуудын хувьд бол 10 жилийн өмнөхийг бодвол үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сонирхол бол маш өндөр болчихсон байгаа гэж анзаарэгдэж байгаа. Өмнө нь бол хямд байна тэг хятадаас наадахыг чинь тийм үнээр авдаг гэдэг дандаа нөгөө үнийн харьцуулт хийдэг байсан бол одоо чанар баталгаа гэдгийг их шаарддаг болсон. Тэгэнгүүт чанар баталгаан дээр бол манай үндэсний үйлдвэрлэгчид бол эко бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсвэл яг энэ зах зээл дээр доктортой үйл ажиллагаа явуулдаг учраас хэрэглэгчдийн итгэлийг даах энэ одоо монгол хүн чинь нөгөө нэг нэрээ маш их эрхэмлэж ажилладаг тий. Тэгэхээр манай компани чанар муутай муу үйлчилгээ үзүүлэх бүтээгдэхүүн нийлүүлэх юм бол бид нар дараагийн зах зээл дээр одоо өөрсдийгөө оршин тогтноход маш хэцүү болно шүү дээ. Тэр утгаараа бол бид нар л өөрсдөө хариуцлагатай байж чадах юм бол Монгол хэрэглэгчдийн маань сэтгэхүй бол үндэсний үйлдвэрлэлд дэмжих аюул тийм сайн суурь тавигдсан байгаа гэж үзэж байгаа. За баярлалаа. Баярлалаа. Тэгвэл хурдаж өгөх танхим дэсэми 2024 одоо нийгмийн дундаж давхартай Монголын Варята форум үзүүлэлт маш зэрэг